Сайн байцгаана уу хүмүүс. Өнөөдрийн Монгол Улс хүмүүжлийн хичээлээр найз гэж хэн бэ? Энэ сэдвийн дор хамтдаа ярилццгаая. Та бүхэндээ амжилт хүсье. Одоо анхаарал төвлөрүүлэх дасгалыг хийцгээе. Хүүхдүүдээ төсөөлөн бодоорой. Гэртч, гадаач, ангидч ер нь хаанч чамтай тоглох хэн нэгэн байхгүй. Чи үеийн найзууд гэр бүлийнхэнтэйгээ инээж байсхыг хүсвч энэ боломжгүй байлаа. Ийм тохиолдолд чамд ямар санагдах вэ? Чиний сэтгэл санаа ямар байх вэ хүүхдүүдээ? За дараагийн дасгалыг унших явцад төсөөлөн бодоорой хүүхдүүдээ. Чи ангийнхантайгаа ёстой л элгээ хөштөл инээлдэж байна. Энэ инээд хаанаас эхэлсэн юм бөө мэд. Яриад л, тоглоод л, амаа ангааж, шүдээ ярзалган хоош савж, урагш тонгоож, нулимсаа гоочтол инээлдлээ. Энэ үед чиний сэтгэл санаа ямар байх вэ хүүхдүүдээ? За хүүхдүүдээ энийхийн ач тус ямар ач тустай вэ? Хамтдаа харцгаая. Зүрхний өвчлөлийг багасгах, өвдөлтийг намдаана, амьсгалын багтаамжийг нэмэгдүүлнэ, тайван амархад туслана. Стресс арилгана, залуужуулна. Энийх ийм олон талын ач тустай байх нэ. За хүүхдүүдэд дэлгэцэнд анхаарлаа хандуулад зургийг сайтар ажиглаарай. За модны цаанд байгаа хүүхдийг харж байна уу? За энд нэг ганцаараа зогсож байгаа хүүхэд байна. За бусад найзууд нь энд хөгжилтөнд тоглож байгаа зураг байна. За юу болсон юм бол чи юу гэж бодож байна? Хэрвээ тоглож байгаа хүүхдүүдийн нэг нь чи байсан бол яах байсан бэ? Эргэцүүлэн бодоорой. Өөртөө хамгийн ойрхон байгаа хүнтэй бодлоо хуваалцаарай. За таагараа хүүхдүүдээ. Би их том. Би өсөрч чаддаггүй. Би үлгэр хүүхдийн кинонд гарч л байдаг. Би яг одоо чамаас их хол байна. Би эвтэ дөрвөн амьтны нэг. Энэ ямар амьтан бол? Эвтэ дөрвөн амьтан дотор хамгийн том амьтан нь заан байдаг тийм ээ. За багштайгаа санал нийлж байгаа гэдэгт багш нь итгэж байна. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ зааны тухай нэгэн ихийг хамтдаа уншицгаая. Ганцаардмал зан. Ганцаардмал зан ойгоор найз хайж явв. Тэр сармагчин дээр очиод чи миний найз болох уу гэв. Харин сармагчин чи над шиг модон зүгдэж явж чадахгүй хитрхи том. Тиймээс би чамтай найзлахгүй гэв. Заан цааш явж туулай руу очиод хоёулаа найзлах уу гэж асуув. Харин туулай чи миний үүрэнд орж чадхааргүй том юм. Чамайг найзаа болгож чадахгүй нэ гэв. Гэтэл нэг өдөр бар ойн амьтад руу дайрч бүгд айж сандран гүйлдэв. Заан амьтдыг хамгаалахаар бар дээр очиод миний найзуудыг тайван орхи, тэднийг бүү айлга гэж хэлв. Харин бар зааны үгийг тоолгүй аашилсаар байсан тул заан барыг айлган хөөжээ. Ойн амьтад бүгд баярлаж бүгд нэгэн зэрэг заа минь бидний найз болооч гэж гуйв. Хамтдаа ярилцъя. Амьтад анх заантай найзлахыг хүсэхгүй байсан. Харин дараа нь тэд зааныг бидний найз болооч гэж гуйжээ. Яагаад тэрвэ? Амьтад зааныг тусалсны дараа найзалж байгаа нь зөв үү? Яагаад? Хүүхдүүд чамтай найзлахдаа үлгэрт гарсан амьтад шиг зан гаргавал чи яах вэ? Хэрвээ чи ганц ч найзгүй байсан бол ямар байх байсан бол? Хүүхдүүдээ эдгээр асуултын дагуу аав ээжтэйгээ хамтран ярилцаарай. Дараагийн дасгалыг хамтдаа эзгэе. Хүүхдүүдээ чинийхэр найз гэж хэн бэ? Өөрийн бодлоо дэвтэртээ бичээрэй. Найз гэдэг бол хүний амьдралд маш чухал үүрэг үздэг хүн. Найз гэдэг нь хамт тоглодог, ямагт тусалдаг, байнга үннийг хэлдэг, нөхөрлөлдөө үнэнч, найзынхаа алдаа дутагдлыг ил хийж, засахт нь тусалдаг, нууцыг нь хадгалдаг, баяр гуниг
бүгдийг хамтдаа хуваалцдаг ийм хүнийг найз гэж хэлнэ. Та бүхэн багштайгаа санал нийлж байгаа гэдэгт багш нь итгэлтэй байна. Хэрвээ бид ганц ч найзгүй байсан бол баяр гунигаа хуваалцах чадахгүй, нууцаа ярьж чадахгүй, өөрийн баяр хөөргийг хамтдаа хуваалцаж чадахгүй маш гунигтай байна. Тийм ээ хүүхдүүд ээ. Ингээд өнөөдрийн хичээлд багштайгаа хамтран оролцож өөрийн санал бодлоо хуваалцсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.